За одоо би яг өөрийгөө 15 настай гэж бодъё л да. Тэ тэрийг яг ингээ 3 ингээд хувилчий гэж бодъё. Нэг нь болохоор ингээд нэлээд тийм боломжтой айлын хүүхэд. Нөгөөх нь зүгээр дундч айлын, нөгөөх нь ядуу айлын хүүхэд гэж бодъё. Эсвэл бүрхэд орон нутгад амьдардаг тийм малчны. Одоо гуруулаа яг адилхан зан чанартай, гуруулаа адилхан тань мэд хүсэлтэй гэж бодъё. Тэгтэл одоо бид нар ингээд нөгөө боломжтой айлын хүүхэд нь хамгийн үнэтэй сургуульд буюу хамгийн өндөр одоо чадвартай, өндөр цалинтай багшийн би нөгөө шав болно да. Тэгэхээр би юмыг олж авах тэг боломж нь надад илүү нэлээд. Гэтэл тэнд нөгөө ядуу айлын хүүхэд чинь босрлыг тэг мэдлэгийг олж авахд маш хязгаарлагдсан болж эхэлж байна. Тэгтэл энэ хязгаарыг хин хаана байхгүй болгож ийм хэр захим орчин байхгүй. Ерөөстэй гар утсан дээр одоо малчинч байна уу, тэр баяалын хүүхч байна уу, хотод байна уу, гэр орд байна хамаг бүгд гар утсан. Тэгтэл энэ дээр нэг аппликейшн суулгаад энэ бүх мэдлэгийг олж авах боломжтой болсон. Энэ бол одоо бидний яг 21-р зууны 20 дугаар 20 оны энэ хамгийн сайхан зүйл байхгүй.